За миний хүүхдэд зүгээр. За аав нэг чод миний хүүхдэд өрөөнд ороод болчихоо. За яа. Аав таныг дахиад л зоод штэ. Би танаас холдохгүй. Зүгээр миний хүү. Цааш орж. Өрөөнд ороо цааш орж. Ээж нь очиод онгоолгох. Зүгээр аав нь яачих вэ? Оо. Миний үгүй. Алуу наад хувцаа. Заач. Боцсон юм гараа саватаад. Чи битгий гэж намайг хий хардчихээ л да. Би шоо хий хардж гин үү? Хүнтэй хардж гин үү? Бадарлаа. Миний үгүй. Хоол цагаа идээд бодож амардах уу? Өвгөө. Би өвгөн шиг харагдаад байна. Чи битгий ингэж л да. Бадарлаа би гуйж штэ. Чамд хөгштэй даа чи заяа. Би залуу бандиртай юм уу? Миний ань битгий дандаа ингэж хоосон хардчихээ л да. Чи уурч юу гэдэг юм Гүй. Уурч юу гэдэг юм? Бадарлаа би юу яасан бэ? Би шантаа 15 жил хайцтай юу дуудсан бэ? Уурсан дахиад шиг би ч ямар орон нэси. Чи үүнд орлоо гасаад байгаа чи. Бэлэжтэй чи ямар муухай юм бэ? Би юу яасан бэ? За цайгаа ууч. За тхөө. Цайгаа халамжтай юм чи Цайгаа чи ёш. Яасан халамжтай болчихсон. Отлавч шалатаач юм доо. Надаас гадаа бүсээ оддаг болсон Өш. Бэлэжтэй би эцэг Ачи шумдоо. Шамар хөдөө. Го. Ястаа яцгаа вэ? Шоо. Чего басыч, За минь өгш. Уучлаарай. Юуны ч уучлаарай чи нэрээ. Намайг дамжаад яа тий. За миний боргодоо би өвчтөр арай хэтрүүлдэ балгачихжээ. Чи дандаа л хэтрүүлээд болоодаа гэдэг үстэй. Чи хүн чигээр аа хэрэгтэй штэ. Ямар хараатай амт юм штэ энэ чинь. За намайг уучлаарай.
Би гойж заяа. Хүчин дахиад аяхгүй байхгүй заяа. Би ч амар чи өчнөө олоодаа ингэж амлаж байгаа үстэй. Би дахиад хүчний чинь ганц удаа боломж олгочихдгүй. Хүчин дахиад хизээж ярихгүй байхгүй заяа. Чи дандаа тэгдэг үстэй. Дандаа гэж хизээж тэгхгүй. Хичнээн амлдаг юм биш. За. Юу энэ даа юуна? Оо, юмгүүдээ Шинэ ном юу вэ танахаар? ирсэн штэ. Энэ каталог нь. Пөөх чиний нүүр ам чи юу болчих вэ? Бас л нөгөө хар хэмжээ гаргах чи юу? Гүй. Юу гүү гэж. Тэгээ яатсан? Өчигдөр жоохон балаа юм болоо доо. Найз нь харанхуй бодис руу орж аваад хаалга мөргөчихгүй юу. За битгий худлаа яриад. Хали? Нүүд мөд хазар мацрын ингэтлэн зодоод тахтай яах вэ? Гү хаалга мөргдөө гэхэд ингээд хамаг газраа өхрүүлээ шийдэх юм уу? Чи нэрээ арайч тээ. Ингэтлээ задуулаад тахтай яах вэ? Хүн гоё юм ярих гэж ирж яах. Худлаа яриад тах юм ч үгүй. Харин тийм ээ. Өчигдөр бадрал жаахан халанцуу ирээл. Ирээд яасан бал бичихсэн үү? Гайгүй л дээ. Гайгүйгийн шүү. Чи над нүүр амаа тойлонд харсан уу? Ийм амар болгоцсон багт чинь. Чи салаач ээ сал. Юу хийж задуулаад ингээд зовлогоо зовоогоод хамт байгаад байдаг байна. Салгач амархан л та. Гэхдээ хүүхдүүд маань хэцүү шттэ. Сал сарниж чаддгүй махид нэг хашраад өгөхгүй юу? Би яаж хашраах юм бэ? Би эргүүлээ зодох юм уу? Тэр чинь мууч гэсэн ир хүн шттэ. Би дийлэхгүй үсттэй. Биш. Цагдаад өрөвчлүүлэхгүй юу? Үгүй дэхэд хүчирхийллийн эсрэг үндэсний төв тандахгүй юу? Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөө тийм газараас байдаг юм уу? Байлгүй яах вэ? Хүчирхийллийн эсрэг хууль гэж байдаг юм чинь. Оо, ямар сони юм бэ? Би тийм хууль байдаг гэж юусэн сонсоогүй штэ. Чи ч яаж мэдэх вэ? Монголчууд ямар хуулиа уншия мэдээ гэж бодох биш. Ахиад гар хөрвөл шууд л тэр хүчирхийллийн эсрэг үндэсний төв танд. Ядаж эрхий чи хамгаална штт. Бодтгол бодол. Тэгнэ ерөөсөө. Сураглалтгүй шууд л тийм танд. Тэрэн дээр зүгээр. За. Найз нь ямар ч лээс очно. Оо, миний үг. Хүүхдүүдээс унтцсан юм уу? Цагийг болж байна. 9 л өнгөрч байна. Танаа ажил хэдэд тардیں۔ Гэхдээ найз нь өнөөдөр жоох ажилдаа байсан байхгүй. Тэгээд жоох оройдчихлаа. Оройдчихлаа. Ямар ажил? Ор хүнжлийн ажил хийж дараат уу? Чи яг дэндээ доромжилж байгаа юм шүү. Өш. Чи яхаараа дандаа ийм хачин юм ярьж идэм бэ? Дандаа л хийг осон хардчих юм. Намайг ер нь бити ингэж зовоож ил да. Чи намайг зовоож гинэ үү? Би чамайг зовоож гинэ үү, аа? Гү чи яах гээд байгаа юм бэ? Өш. Оогч нь. Чамайг заяа. Яа, битгий таач. Бодистэй бадралтай яа. Йоо чи ямар аим юм. Яа, бадралтай бодолтой. Дандаа намайг ингэдэг бодистэй ямар хэцүү. Чи өөрөө их харин эд хувц сонортойгоо гайх байдаг дээ чи, аа? Чи банцд чанахгүй байна, аа? Би юу яасан бэ? Би яагачгүй зү. Чи сайхан уцаа. Бодистэй Ангаараа яа гайх байдаг. Ингээд заяа. Ингээд чи наваад авах гэж байна те. Ингээд. Би ч аавн заяа. Нэг сaalаад заяа. Чи дөрөв чарахгүй юу чи намаа? Чи яагаад үсгээр амж юм бэ? Өш. Тугаш. Яагаад үсгээр? Яагаад үсгээр чи? Аа, бөшөлтөө. Арчаа. Өрөндөө. Атуга аваа. Миний гоо
Энийг авч идэж чадахгүй. Танаа нөхөр чинь тийм их арх уудах юм байт юм. Уг нь чихэндээ гайгүй л байсан юм л да. Сүүлийн 3 жил бараг л өдөр алгасахгүй шахам ууж ирдэг болсон. Тэгээд намайг хардаад хэрүүл хийдэг байснаа бүр сүлдээ болоод зоддог болчихлоо. Та шилээ авдаа. Та хүчирхийлэл эсрэг үндсэн төдийг нь хандж үзсэн үү? Үгүй л дээ. Харин тийм газар байдаг гэж саяхан сонслоо. За тэгээд таны санал гомдол юу байна да? Төхрийг нэг жоохон хашраад юм уу л гээд. За таны бодлоор яаж хаширна гэсэн үг вэ? Уу яг хөтэ нэг 2-3 хоног ч гэсэн баривчлуулж болдог болол баривчлуулмаар байна. Та нөхрөө баривчлууллаа гэд улмал дор юм болох юм шүү. Уг нь ч миний айн тийм ч ухамсар дорой юм биш л дээ. Хэд хоног хоригдчихвол ойлгоод засрах бодвол гэж гордох юм. За ерөнхийдөө таныг ойлголоо. Танд хуулиар олгогдсон 3 төрлийн эрх байна. Тэгэхээр нэгдүгээрт та цагдаа гомдол гаргаж тэгээд шүүх эмнэлэг дээр очиж өөрийнхөө бэртэл гэмтлийг үзүүлээд тэгээд дараагаар нь эрүүгүй хэрэг үүсгэж болно. Тэгэхээр хоёрдугаарт нь та цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгч болно. Өргөдлийн ерөнхий агуулга нь бол таны нөхөр байн архиуж агсан согтуу тавьж тийм ээ таныг зодож нүддэг. Ийм учраас цагиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу тэгээд баривчилж одоо ийм өгөөч гэсэн ийм хүсэлт гаргаж өгч болно. Гуравдугаарт нь таны нөхөр байнга гэр бүлийн хүчирхийлэлд үлдэж байгаад бол одоо эрхийг нь түр хугацаагаар хязгаарлаж өгнө үү гэж шүүхт өргөдөл гаргаж өгч болно. Хөөх, тийм олон юм байдаг юм уу? Гэхдээ тэр эрх хязгаарлална гэдэг чи одоо ямар хөө юм байна аа? Тэгэхээр эрхийг нь хязгаарлана гэдэг нь болохоор танаа нөхөр тантай болон хүүхдүүдтэйгээ уулзах тусдаа амьдрах гэсэн үг. Тэгээ ер нь зан үйлийг нь одоо өөрчлөхийн тулд албадан ийм сургалтанд хамруулдаг л да. Тэгээ 8-9 төрлийн ийм арга хэмжээнүүдийг та давхар арга хэмжээ авахулж болно эсвэл дангаар нь авахулж болно шүү дээ. Тусдаа амьдрах гэхэлэр чи одоо манай нөхөр тэгээд хаана амьдрах вэ? За энэ ч одоо таны нөхрийн өөрийнх нь шийтгэл асуудал та. Тэгээ найз нөхдөд юм амаатан саданж байд юм тийм ээ. Тэгэхээр таны шүүхэд өгсөн хүсэлтийн дагуу бол дээд л 1 жилийн одоо хугацаатаагаар нөхрийг чинь бол тусны амьдруулах нь шүү дээ. За олон юм байдаг юм байна. Би ч ер нь нүдэн балаж чихэндлээл явсан хүн байна шүү дээ. Тань шиг ийм шанал зовсон хүмүүсийн одоо эрх ашгийг хамгаалсан хууль зүйн боломжууд зөндөө байдаг шүү дээ. Хамгийн гол нь та нар хууль хяналтын байгууллагад ерөөсөө мэдээлдэггүй. Уу ядч л нэг өмгөөлөгчтэй уулзах хэрэгтэй шүү дээ. Ер нь л та нэг өмгөөлөгчтэй уулзаад үзсэн дээр баха. Цагдаа шүүх гээд явхлаар танд ганцаараа явбал арай хүн санагдчих магадгүй. Танд ер нь л өмгөөлөгч туслах бах та. Өмгөөлөгчийн талаар би харин бодож ирсэн шүү. За, танд баярлалаа. Би ч одоо ингэ явъя да. Ер нь та хүүхдүүдийнхээ хамтаар их дарамтанд байгаа гэдгийг ерөөсөө мартаж болохгүй шүү. За заавал нэг арга хэмжээ авахулж нөхрийгөө засах хэрэгтэй шүү. За ойлголоо. Таны тэгээ нөхөр чинь байнга цаддаг юм уу? Эхэндээч гайгүй байсан л да. Сүүлдээ бүр тэсгийн аргагүй болоод л хүмүүсийн зөвлөснөөр өмгөөлөгчд хандж байгаа нь. Таны тэгээд нөхөр чинь ямар шалтгаанаар цаддаг юм? Хардталтаас л болж. Дандаа хий хоосон харддаг. Бүр хардах зүйлээ зохиож байгаад л над тулгаж зоддог болсон. Манай аавын биеийн муудаад эмнэлэгт хэд хоног хөвцсөн юм л да. Тэгээ би сахиад тэнийг өдөр гэртээ унтж байсан чинь манай нөхөр банцалтаж ирчгээд юу гайш ногоороо дааван бэ гэдэл зодж эхэлсэн. Тэрнээс хойш байнга зодох болсон доо. Та тэгээд шүүх эмнэлгээр дүгнэлт гаргуулсан. Гаргуулсан. Зөөлөн эдийн гэмтэл, хөнгөн гэмтэл гэсэн дүгнэлт гарсан байна лээ. За. Би таны ярьсныг ерөнхийдөө сайн ойлголоо. Тэгэхээр таны нөхрийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй юм байна. Энэ талаар эрүүгийн хэрэг үүсгүүлж хариуцлага тооцоолж болно. Тэгээд ч миний бодлоор шүүхт нэг хэмжил гаргаж эрх хязгаарлах арга хэмжээ авах хэрэгтэй л болоо та. Харин тийм ээ. Цагдаагийн ажилтан тэр эрх хязгаарлах арга хэмжээг чинь бас зөвлөж байсан. Би хаагур явж яаж хөөцөлдөхөө мэдэхгүй байна. Таал надад тусалж өг. Би тэр эрх хязгаарлах арга хэмжээг нь авахулж нөхрөөсөө тусдаа баймаар байна. Айгуул бол энэ янзаар.
Би тэр хүнд зодосоор өдөвч 2 хүүхэд минь үчи оцрохтай гэж айх боллоо. Та тайвшир. Санаа зовоод хэрэггүй. Таны олон хүүхдүүдийн чинь эрхийг би хамгаална. Харин та энэ явдлын талаараа ийм орой мэдээлж байгаа чинь их таарах юм байна да. Таны гэр бүлийн хүчирхийлэл бүрд хамжирсан байна шүү дээ. Ганц танд биш. Хүүхдүүдийн чинь хүмүүжилд маш их хор охиролтой. Үүнээс илүү амь насанд чинь аюултай зүйл болох байсныг хэн ч үгүйсэх аргагүй шүү дээ. Харин тийм ээ. Айж санаа зовж явсаар л ийм боллоо. За цагдаагийн байгууллагад эрх хязгаарлах арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт өчнөдөө. Гэр бүлийн хүч хэрэглэлтэй тэмцэх тухай хуулийн 16 зүйлийн нэгийн нэгт хэсэгт зааснаар хариуцагч Бадарлыг 6 сарын хугацаагаар тусдаа амьдрахыг даалгаж мөн хуулийн 16-гийн нэгийн 5 дахь хэсэгт зааснаар албан сургалтанд хамруулсугай. Миний өгшин сүүлчийн удаа ганц удаач гэсэн үгнийг уучлахгүй дээ. Би ч их твцэндээ харин ч эртхэн арга хэмжээ авахулаа үдэ харамсаж байгаа чинь. Чиний тэр муухай авир зодтолтын чинь цаана хүүхдүүд ямар муухай нөлөө үзүүлжсэнийг чи ойлгож байна уу? Хүү минь ирээдүйд ямар хүн болох нь гэж чи ганц удаа ч гэсэн бодож үзсэн үү? Чи бодолтой. Дандаа л амиа удаж явах юм. Бадарлаа. Би чамаас салъя гэж бодоогүй. Чамайг анх сууж исэн үе шигэ сайн сайхан байгаасай л гэж бодсон доо. Арга буюу төрийн хамгаалалт хүсэл. За Бадарлаа. Та шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж ясчлан биелүүлнэ шүү. Хэрв та шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол эргээ тантай хариуцлага тооцно. Ер нь энэ тал дээр манай цагдаагийн ажилтнууд бас анхаарал халамж тавих болно. За ахнаа ойлгож байна. Ах энэ муу хар усыг ерөөсөө уухай болчихъя. Би өгөн чадна л та. Муу ханыгаа дэндүү зовоож ач. Ийм шийдвэр гаргахаас өөр яах вэ? Харин ч таны эхнэр их гайгүй уужуу дотортой ухаалаг хүн байна. Өөр хүн байсан бол яа. Харин ч та гайгүй шийдвэрлээ л гэж бод. Ястай. Энэ дайны үлдсэн их юм. Би мөрхөндийг дэндүү зовоож байсан юм. Энэ бол ахын өмнөөр сүлж юм боломж. Ах нарих уухгүй байж чадна. Бүх юм одоо надаас шалтгаална тийм ээ. Тэгэхээр ахын хичээнэ заяа. За, ачиг. За. Санхүүжүүлэгч байгууллагууд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хуучин сургалт ба давтан сургалт төсөл Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг шүүх эрхэм мэдлийн шинтгэлийн хөтөлбөр Дэлхийн банкны шүүх эрх зүйн шинжилэлт төсөл Хууль зүйн дотоод хэргийн яамны захиалгаар хууль зүйн үндэсний төвийн дэргэдэх 9 төг студид бүтээв.